Монгол Ардын намын бүлэг гадаад зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх нэг удаагийн хуулийг дэмжих шийдвэр гаргасан ч эцсийн дүндээ уг хуулийг парламент дээр унагсан. Энэхүү үйл явдал нь улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг тодорхой асуудал дээр байр суурь нэгтгэх чадамжгүй гэдгийг харуулж байгаа юм. Тэгвэл өнөөдрийн бүлгийн хуралдаанаар засгийн газрыг гадаадын зээлээр хэрэгжүүлж байгаа төслүүдэд нэн даруй эренблэх чиглэлийг өгөх шийдвэр гаргажээ. Бүлэг дээр энэ гадаад зээлийн ашиглалтыг сайжруулах тухай хуулийг дэмжиж гэдэг шийдэл гарсан. 5 дахь өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд манай бүлгийн гишүүдээс 4 гишүүн эсрэг санал өгөгдсөн. За 2 нь эрдсэнд орчхоод яг тухайн цаг үед чуулганы танхимд санал биеэр өгөөгүй. 2 нь байгаад эсрэг өгсөн. Тодорхой асуудлуудаа бүлгийн удирдлагууд гишүүдтэйгээ ярьж яах гэдгийг зориуд хэлэх ёстой. За нэг осондоо гадаад зээлээр хэрэгжиж байгаа 74 төсөл хөтөлбөрүүдээс нэн чухал гэсэн ганц 2 төслөө төсвийн орон зайд тааруулж зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхэд төлөвлөж байна. За гэхдээ нөгөө талдаа Сэлб дэд төвийн бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг солихын тулд энэ хуулийн төслийг дэмжээгүй байх нөхцөл харагдаж байгаа юм а. Учир нь ерөнхий сайдын зүгээс ч тэр нийслэлээр хэрэгжиж байгаа төслүүдийг шалгаж нягтлан гэдгийг илэрхийлсэн. Тэгвэл Монгол Ардын намын бүлгийн даргын тайлбараар бол Сэлб дэд төвийн гүйцэтгэгч компанийг нь солих агуулга ойлгогдож байна. Одоо нэг үнийг хэлэхэд их хурлын төвшөнд хөрөнгө босгохын зөвшөөрсөн бол босгоцсон хөрөнгөө зарцуулах эрхийн нэгээл өгчих ёстой. Тэрийг ямар арга хэлбэрээр, хинээр, яаж гүйцэтгүүлэх вэ гэдэг асуудал нь тэр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай тэр хуулиараа зохицуулагддаг. Тэр хуулийнхаа төвшөнд яригдах ёстой зүйл. Тэнд нь асуудал үүссэн гэж байгаа бол мөрдөн шалгадаг гэдэг юм уу, хяндаг байгууллагууд нь хяналт шалгалтаа хийгээд асуудлаа тогтоогоод тэгээд тэр ноогдох хариуцлага юм ярих хэрэгтэй ийм зүйлий. Үндсэндээ хольсон гэсэн үг юм уу? Зээгүү улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг нэгдсэн шийдвэрээс ухарсан нь нийслэлээр хэрэгжиж байгаа том төслүүдийг булаалдах аж сонирхлын зөрчнөөс үүдэлтэй байж болзошгүй гэсэн хардлагыг дагуулад байна.